Жаргалан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал Жаргалан сумын засаг даргын тамгын газар тогтвортой амжиргаа 3 төсөлтэй хамтран орон нутгийн хөгжлийн сангийн хяналт шинжилгээ үнэлгээ хийхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх сургалтыг 10 дугаар сард зохион байгуулсан. Сургалтад Жаргалан сумын 12 багийн төлөөлөл 300 гаруй иргэн хамрагдаж, орон нутгийн хөгжлийн сантай холбогдох хууль, дүрм журмууд, төлөөлөлтийн үе шатууд гэх мэт иргэн бүрийн мэдүүл зохиох сэдвүүдээр мэдлэг эзэмшиж, өөрөөр хэлбэл орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн аливаа ажилд хяналт шинжилгээ үнэлгээ хийх чадвартай болжээ. Иргэд баг тус бүр дээрээ 5 хүний бүрэлдэхүүнтэй 13 хяналтын бүлгийн зохион байгуулалтад орж гишүүний үнэмлэхээ гардан авлаа. Иргэдийн хяналтын бүлэг баг тус бүр дээр 2017-2018 онд хийгдсэн 2 хүртэлх ажлын үйл явц гүйцэтгэлийг хянаж ажиллах бөгөөд эхний ээлжинд хуулийн дагуу тухайн ажлыг гүйцэтгэгч компани ажлын зургийг бүтээн байгуулалтын ажлын талбайд байршуулсан эсхийг хянаж хэрв байршуулаагүй бол байршуулах талаар заавар зөвлөгөө өгөх ажлын зургийн дагуу хяналт тавьж ажиллахаар энэхүү ажилдаа гарлаа. Үүнээс гарах үр дүн нь бол орон нутгийн хөгжлийн сангаар хийж хэрэгжүүлж байгаа ажилд иргэний бүлэг ажилласнаар тухайн гүйцэтгэгч байгууллагуудын хийж гүйцэтгэж байгаа ажил хэр үр дүнтэй гүйцэтгэж хэр үр дүнтэй явагдаж байгаа нь бол ил тодор харагдаж энд бол иргэд идэвхтэй оролцох болно. Иргэд бол эхний шатанд одоо хийж хэрэгжүүлсэн одоо манайх бол сургууль цэцэрлэгүүд дээр бол 3 сая төгрөгийн ажил, 2 сая төгрөгийн ажил гээд тоглоомын талбай, нойлын засвар гэдээ өгсөн байгаа. Энэ ажлууд хэр үр дүнтэй хийж гүйцэтгэгдсэнийг бол шалгана. Мөн дараагаар нь аймгийн түвшинд хийж байгаа одоо жишээлбэл Бичигт багийн нутаг дэвсгэр дээр 300 сая төгрөгийн цэцэрлэгт хүрээлэн Тахилт багийн нутаг дэвсгэр дээр 200 сая төгрөгийн цэцэрлэгт хүрээлэн одоо Адаг толгой багийн байр Буугт багийн өрхийн эмнэлэг гэсэн ажлууд дээр манай иргэд очоод яг тэр төвшөнд бол тэр ажлыг хийж зүтгэхэд анхны төвшөнд бол тухайн компани бол энэ ажлыг бол 300 сая төгрөгөөр тим нэртэй компани тэдэн сарын тэднээс тэдэн сарын тэдний хооронд хийж гүйцэтгэнэ гэсэн иргэдэд мэдээлэл олгох самбаруудыг хамгийн түрүүн бол бид нэр ажиллаж эхэлнэ гэж бодож байна. Энэ ажлуудыг хийж гүйцэтгэж байгааг бол дараагийнхаа үйл ажиллагаагаар бид нар бол харуулнаа. Иргэд 2013 оноос хойш орон нутгийн хөгжлийн сангийн төлөөлөлтөд саналаа өгч тухайн санал нь баг сум аймгийн түвшний бодлоготой уялдуулан ирэмблэгдэж сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан ажил хэрэг болсон олон санаачилгууд бий. Төлөөлөлтийн шатанд иргэдийн оролцоо тодорхой түвшинд хүрсэн учраас одоо хийгдсэн ажлуудад иргэдийн хяналтыг бий болгох шаардлага байгааг албаныхан онцолдог. Тиймээс сургалтаас иргэдийн оролцоог хангасан иргэдийн бүлэг байгуулж нэгдсэн зохион байгуулалтад орж орон нутгийн хөгжлийн сангаар хийгдсэн ажлыг хяндаг. Тухайн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хууль түүнийг дагаж гарсан журмуудыг хэрэгжүүлэн ажиллах эхлэл энхүү тавигдж байгаа юм а. Иргэд төлөвлөлтийн шатанд оролцоо зогсохгүй төлөвлөсөн ажлын үр дүн гүйцэтгэлийг иргэн хяндаг туршлага энхүү Жаргалан сумаас эхлэж байна. Энэ онд 65 иргэнээс бүрдсэн 13 бүлэг ажиллах бол 2019 онд 70 гаруй хяналтын бүлгээр тухайн онд хийгдсэн орон нутгийн хөгжлийн сангийн ажилд хяналт шинжилгээ үнэлгээ хийлгэж үр дүнг тооцоогоор төлөвлөж байгаа юм байна.